Үзэгч та бүхэнд бид дараагийн онцлог мэдээлэлээ хүргэе. Тэгэхээр өнөөдөр дараагийн онцлог мэдээ бол мэдээж бас хүний эрх хамгаалалттай холбоотой сэдэв болж байна. За дэлхийн хараа гүйчүүдийн холбооны Аз намхан талаан бүсийн чуулган манай улсад болж байна. За бүгд найрамд дах Солонгос улсад хэд одоо ойролцоогоор ер нь харааны бэрхшээлтэй 250 мянга орчим иргэн бол байдгийн байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ удаагийн чуулганд оролцож байгаа 17 улсын 180 гаруй төлөөлөл бол одоо цаашдаа энэ харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт сурч боловсрох эрхийн асуудал дээр улс оронд нь ямар сайн дуршлага жишээ байгаа юм бэ? Энэ бүхнээ бол харилцсан дуршлага болгон хуваалцаж байгаа. Тэгэхээр Солонгос улсын хувьд эдгээр иргэдээ бол хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд нь бол 13 мянга орчим иргэн байгаа. За тэдний дийлэнх нь одоо массаж хийж ажилдаа орлоготой амьдардаг юм байна. За энэ тухай бид бас Солонгос улсаас ирсэн төлөөллөөс тайлбарыг нь авсан. За мөн бусад улс орнууд Америкийн нэгдсэн улс гэхэд энэ чиглэлд бас хэрхэн яаж анхаарал хандуулдаг юм бэ? Энэ чиглэлийн мэдээллийг эхлээд гаднаас ирсэн төлөөллүүдийн байр суурьтайгаар хүргье. Тэгэхээр энэ чуулганд бүгд найрамдах Солонгос улс, Филиппин, за Шинзланд, Америкийн нэгдсэн улс гээд олон орны төлөөлөл ирсэн учраас харилцан туршлага солилцох боломж бол өргөн хүрээнд байсан гэдгийг онцлоё. Тэгэхээр Солонгос улсын хувьд бол ер нь бол харааны бэрхшээлтэй иргэдэнд сурч боловсрох, за орчин нөхцөл нь бол бүрдсэн байдаг учраас энэ чиглэлээр одоо харааны бэрхшээлтэй иргэдтэй ажлын байр бий болгоход бол төрөөс нь онцгой анхаарал хандуулдаг гэдгийг бол илэрхийлж байсан юм. Тэгэхээр манай улс ч гэсэн энэ сайн туршлагаас хэрэгжүүлэх боломж байгаа гэдэг үднээсээ бид бүгд найрамдах Солонгос улсын жишээг авсан юм а. За мөн бид дэлхийн хараа гүйчүүдийн холбооны тэргүүн ирсэн учраас за ер нь дэлхийн улс орнуудын сайн туршлагыг бол онцолж сурвалжилсан байгаа. Тэгэхээр бидэнд байгаа мэдээллээр гэхэд хараа гүйчүүдийн чиглэлээр үйл одоо хараагүй иргэдийнхаа эрх ашигыг хамгаалт улс орнууд за тухайлбал энэ Азийн улс орнуудын хувьд бол массажны чиглэлээр бол энэ хараагүй иргэд ажиллах нь түгээмэл байдаг. Энэ чиглэлээр ажлын байрыг нь бий болгож өгдөг. За өөрсдөө нэгдээд жижиг дунд бизнес эрхэлдэг. За энэ бизнест нь төрийн одоо дэмжлэг байдаг юм а гэсэн ийм тайлбарыг өгч байсан юм а. Олон асуудлын нэг нь хөдөлмөр эрхлэл. Тэгвэл өнөөдөр энэ Аз намхан талаан бүсийн энэ чуулганыг Монгол улсад зохион байгуулж байгаа нэг чухал нь энэ хүмүүсээс бид нэр тухайн улс орнууд энэ асуудлаа яаж шийдэж байгаа гэдгийг суралцах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл бол энэ чуулганы үеэр одоо Японоос яг энэ харааны бэрхшээлийн талаар хөдөлмөр эрхлэлийн талаар судалгаа хийсэн хүн ч гэдэг юм уу те. Яа одоо энэ чиглэлээр нөгөө маш ойрын туршлагатай олон хараагүй хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа одоо Шинэ Зеланд, Америк, Канада те. За тэгээд энэ Азийн орнуудаас Япон, Солонгос гэд маш олон хүмүүсийн юун дээр санал бодлоо солилцсон. Жишээд массажийг хөгжүүлэхдээ одоо Япон, Солонгосын туршлагаар хөгжүүлчихсэн. Тэгэхээр одоо бид нар энэ хамтын ажиллагааны үр дүнд юу сураад байна гэхээр нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүс мэдээлэл технологи маш их хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар компьютер бусдын адил мэдээлэл авах боломж нэгдсэн болохоор маш олон төрлийн ажлуудыг бусдаас оронд хийж байна. Одоо нөгөө нэг янз бүрийн зүйлийг нөгөө компьютер интернетээр сурлаад одоо ажлууд хийж байна л да. Одоо нэг нь ихэл нөгөө call center иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, за янз бүрийн нөгөө телемаркетинг гэдэг юм уу, утсаар зар сурталчилгаа худалдаа намын те янз бүрийн зөвлөгөө өгөх ажлуудыг маш сайн хийж байна. Тэгэхээр одоо энэ ажлуудыг цаашид Монгол улсад оруулж ирэх гээд бид нар бус улс орны туршлага дээр ажиллаж байгаа. Хамгийн анхны 2 хараагүй хөдөлмөрийн хамгааллын дэр гэдэг нийгмийн даатгалын ерхий газрын иргэдэд мэдээлэл зөвлөгөө үзүүлэх төв дээр одоо ингээ ажлуудад эхэлсэн. Тэр чинь компьютер дээр ажиллаж байгаа болохоор юмаа тэмдэглээд мэдээлэл өгч байгаа. Их дажгүй сайн ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд цаашдаа их юм их гэж зорж байна. Тэгэхээр та бүхэн бол туршлагын судалж байгаа гэж өнөөдөр бол Монголд хийж байгаа ажлын дийлэнхтэй л массаж л болчиход байна. Тэгэхээр өөр ажлыг бол хийж чадахгүй гэдэг нэг ойлголт хандлага жоохон өөр байгаад. Хамгийн гол нь нөгөө энэ хүмүүс юм хийж чадахгүй гэдэг хандлага гэдэг энэ манай олон улсын ярьдаг байхгүй юу? Ерөөсөө ингээд хамгийн том барьер сад болвол энэ хүн юу чадахгүй гэдээ биднийг оролцуулахгүй, биднийг боломж олгохгүй байгаа нь хамгийн том сад. Тэрнээс ч нөгөө одоо чинь бас мэдээлэл технологи хөгжсөн. Одоо бас нэг үе бодох юм бол хараагүй хүмүүс бид нар чинь сургалт явал гадуур явуулах гал тийм бие дагаад тэгэхээр ажиллах боломж сурах боломж бол нэгтчихэд байгаа байхгүй юу? Жогол дэмжиж өгөх хэрэгтэй. Тэр үзэгч та бүхэнд мэдээлэл өргөжлүүлэн хүргэе. За манай улсад бол 110 мянга гаруй одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн юм статистик мэдээлэл өгдөг. За үүнээс задлж харах юм бол 10 мянга орчим одоо харааны бэрхшээлтэй иргэн байдаг юм байна. За гэхдээ тэдний хувьд одоо ер нь хөдөлмөр эрхлэлтийн түвшин бол маш доогуур байдаг. Ердөө 4.6% нь бол хөдөлмөр эрхэлдэгэ гэсэн ийм мэдээллийг бидэнд өгсөн юм. Тэгэхээр Монголын үндэсний хараагүйчүүдийн үндэсний холбоо гэхэд одоо 320 гаруй хүнийг одоо массажны чиглэлээр сургалтанд хамруулсан байдаг. Одоогоор
70% нь ажиллаж байгаа гэдгийг хэлсэн. Гэхдээ түрүүн одоо гэрэл төлөөлөгчийн хэлсэн шиг зөвхөн одоо массажны чиглэлэрч гэдэг юм уу үүнээс гадна маш олон төрлөөр чиглэлээр тэд ажиллах боломж байгаа. За хамгийн гол нь одоо ийм олон зүйл хийж чадах юм шүү гэдгийг нь харах өнцгөө бас өөрчлөх хэрэгтэй юм а гэдгийг бол хэлж байсан юм. За жишээ нь одоо яг энэ чуулган дээр бол Монголын одоо хараагүй иргэдийн төлөөлөл юу хийж чаддаг юм бэ гэдгийг бол бас гадны төлөөлөлд одоо дэлгэн харуулсан бас үзэсгэлэн гарсан байсан. Жишээ нь одоо Монголын хараагүйчүүдийн өмнөний холбооны дэргэд байдаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэхэд маш олон оюутныг бол одоо элсүүлээд 2 жил орчим сургадаг. За энэ хугацаанд бас гар урлал жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой одоо ур чадвар олгодог юм байна. Тэгэхээр энд дэлгэсэн үзэсгэлэнд бол мэдээж одоо эсхийн урлал, шүр, сувдун урлал гэдэг иргэдийн одоо бэлэг дурсгал за ахын зүйлсэл оюутнууд хэрхэн одоо энгийн жирийн буюу одоо хараатай үнэтэй адил түвшинд хийж уралсан юм бэ гэдгийг бол дэлгэн тавьсан байсан юм. Ингээд гар урлалын багш Дайрежа болон бусад одоо хараанд бэрхшээлтэй боловч хөдөлмөр эрхлээд бусдаас үлгэр дуурайл үзүүлж яваа иргэдийн байр суурийг үзэгч та бүхэндээ одоо үзүүлье. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч одоо ингээд шүр сувдаар ингээд тэмтрээд юмаа хийн. Зарим нь яг сул хараатай, үнэн хараагүй янз янз байна л да. Тэгээ эсхийн урлал, шүр сувдаа урлалаар юм хийж сурж байгаа. Борлуулалтад яг тэгээл үзэсгэлэнд гарна. Тэгээд одоо нөгөө энэ их дэлгүүр нэг кодоор нэг тавчиг тавьдаг. Тэгээд өөр нэг тийм сувг байдгүй. Манай сургууль дээр ирсэн зочид төлөөлөгч нар л авдаг. Хийсэн бол тэлийн. Тэгээ манай сурж гараад юм хийж байгаа оюутнууд бол бүтээлээ хийж байгаа оюутнууд бол яг хөө тэгээд бас л гадуур одоо энэ нэг Монголд үйлдвэрлэв энэ төргээд дэлгүүрүүдээр бараага тавьж борлуулдаг тийм л сувг. Тийм л юугаар ажилладаг. Ур чадварын одоо энэ хийсэн юмнууд нь хийсэн юмнууд шүү дээ. Чигээс эхлэв. Тавчиг байна, хүүхдийн тавчиг, битүү бойтог, салбитэг, түлхүүрийн оосор эсхийгээр бол тэгээд одоо ер нь бол одоо ингээд зург мураг буулгаад ингээд юугаа хийчин. Одоо энэ хараа зураг буулгасан эсхий цүнх байна. Ийм зураг буулгасан юм голдуу их хийдэг. Тэгээд дэмжлэг хэрэгтэй байна. Одоо бол яг хөө тэгэл материал юу тоног төхөөрөмж авах тийм л юуны л юм да. Дэмжээдэг үл явчихна. Борлуулалт юм шийдээд одоо ингээд эсхийн энэ юугаар ч юм болохоор борлуулалт яг жоохон бас борлуулж явах хэцүү байдаг. Тэгээ борлуулалтын сувгийн нээж өгөөд тоног төхөөрөмжийн энэ дээр нь жоохон туслаад дэмжээдэг юм бол манай оюутнууд юм хийгээ явчихна. Хөгжимшилтийн иргэнийг ажилуулсан тохиолдолд урамшуул авдаг. Бас ажилуулаагүй тохиолдолд нөгөө нөхөн төлбөрийг одоо засаг төлдөг шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд нэг боддог юм юу гэхээр зүгээр аль болох ажилуулахыг ирмэлзээсэй гэж боддог. Түүнээс зүгээр бид нар төлбөрөө төлж байгаа шүү дээ гэж төвшин бишэлтэй иргэнийг авч ажилуулахгүй байх биш тий. Аль болох ажилуулахыг ирмэлзэх хэрэг ажилуулахгүй бол маш их хэмжээний төлбөр төлдөг байвал төвшин бишэлтэй ажилд ороход бол илүү бас хүртээмжтэй юм шиг санагцсан. Ер нь бол одоо манай Улаанбаатар хотод бол 2 харааны бишэлтэй иргэн одоо яг нийгмийн даатгалын хэлцээд колл центр гэдэг юм ажиллаж байна. Яг төрийн албанд ажиллаж байна гэсэн үг. Тий. Таны хувьд өөрөө хөдөлмөр эрхэлдэг. Би Эрдэнэт хотод FM радио ажиллаулдаг. Тэгээд одоо яг ингээд ажиллаулаа явж байхад бол ганц нэг жижигхэн нэг тийм одоо бослого тусламжинч гэдэг юм нэг сая мая төгрөгийн тийм тэтгэлэг нэг 4-5 жилд нэг удаа байхаас бол яг тийм бодистой одоо туризмын хөнгөлөлтөн дээр ч гэдэг юм уу те янз бүрийн тийм бодит хэмжлэгүүд бол байхгүй байна. Тийм зүгээр л яг өөрийнхөө югаар л одоо үйл ажиллагаа явуулчихна та. Хөдөлмөр эрхлэл одоо зүгээр хараатай жирийн иргэдтэй харьцуулахад бол нэлээд хүнд байд. Тэгэлгүй яг хөө мэдээж маш хүнд байгаа. Маш олон иргэд надаас гадна маш олон иргэд хөдөлмөр эрхэлж байна. Массажийн чиглэлээр, хувийн бизнесийн чиглэлээр те үйлдвэрлэлийн чиглэлээр бол хөдөлмөр эрхэлж байна. Өшөөч илүү бас хүмүүс хөдөлмөр эрхэлмээр байгаа. Одоо хөдөлмөр эрхэлж эхлэхэд бас тэднэрт бас тодорхой бодистой тэмцүүд хэрэгтэй байгаа даа. Жишээ нь бид нар одоо ямар нэгэн тендерт одоо чинь оролцоод хөрөнгө мөнгө авъя гэхэд бол цахимаар жишээ нь тендер зарладаг. Цахимаар бид нар одоо тендерт оролцоход маш хүндрэлтэй байдаг. Их мэтчлийн юм жижиг юм асуудлууд бол зөндөө байна. FM радиогоо өөрөө ажиллаулдаг, өөрөө бас FM хөтлөнө. Тийм реклама өөр бүх юм өөрөө хийн. Ер нь бол одоо боловсон хүчний тал дээр ч гэсэн одоо жишээ нь би мэргэжлийн боловсон хүчлийн FM одоо радиод ажиллуулахад те тодорхой хэмжээний
бас дэмжлэгүүд энэ төр байдаг бол их зүгээр байгаа байхгүй. Тэгэхгүй бол чинь хараагүй тэгээд ийм одоо том зах зээл ингэж өрсөлдөж одоо ажиллахад бол ер нь их хүндрэлтэй байдаг юм. Одоо FM радио ажиллуулад 6-7 жил болж байна да. Монгол улсын хэмжээнд бол харааны бэрхшээлт иргэдийн хөдөлмөрлөлт байдал бол нэлээд доогуур байгаа. За энэ дээр одоо тэр дундаа хөдөө орон нутгийн харааны бэрхшээлт иргэдийн хөдөлмөрөх боломж нь хязгаарлагдмал өөрсдийн одоо харахгүй явуулмаас одоо хөдөлмөр эхлэх хэрэгцээ шаардлага өөрсөнд нь хүсэл байгаа боловч тэдний хэцэн тулгуурласан ажлын байр огт байдаггүй. За сүүлийн үед бол яг нь хараагүй массажистууд дийл одоо ажлын байр ихэд бий болж байна л да. За миний хувьд бол хөрөнгө дээр массажийн үйлчлэл эрхэлдэг. За тэгээд орон нутгад төр ганцхан хараагүй иргэдийн одоо хөдөлмөрлөх боломжууд массажаар төвлөрсөн байж байгаа. Гэхдээ энийг бол одоо бас хараагүй иргэдийн онцлог хэрэгцээ судлаад хөдөлмөрлөх боломжуудыг нээж гарах юм бол маш олон боломжууд байгаа гэж миний хувьд хардаг. Манай Өрөнгө аймагт одоо цаасан утгатууны үд өрлөл гэж одоо 2009-с 10 онд бол байгуулагдсан. За энэ бол 2021 аймагудаас анхдагч одоо ийм ажлын байр бий болгосон юм байгаа. За чинь одоо энэ дээр түшиглээд цаас уултгахтай гануулах тэгэлт энэ ажлуудыг дамжлагаар хийлгээд ингээд ажлын байрыг авч явах. За дээрээс массажийн одоо үйлчлэл хэрэгжилж байгаа хүмүүсүүдийг хуваарин дэш одоо төрийн бодлогоор дэмжиж одоо эдгээр хүмүүсүүдийг алшаан суульч гэдэг юм уу одоо хувийн эмнэлэгт ингэж ажлын байртай холбож өгөх. За дээрээс нь одоо мэдрэмжинд тулгуурласан ажлуудыг шин одоо суулийн газрууд шаврны чулуу молоо төлөгдөх ч юм уу те гэх мэтлэн. За дээрээс нь одоо утсаар хөвчлэгийг төрийн байгууллагад хараагүй иргэдэг оруулах ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлуудаар бол боломжтой гэж харж байна. Ийхүү бид 21 аймгийн зарим төлөөлөөс үзэгч та бүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ямар ажил хөдөлмөр эрхлэх боломж байгаа, за ямар дэмжлэг шаардлагатай байгаа энэ мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр цаашдаас хараагүй иргэд за тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн зээлэг бол одоо тусгаалan олох нь зүйтэй юмаа гэдэг асуудлыг хөндөж байгаа. За учир нь жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр олох энэ зээлийг олох нөхцөлт нь бол одоо нөхцөлийг одоо хараагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бүрдүүлэх боломж бол өнөөдөр хомс байна. За бүхэл тендер бол одоо цахимд шилжиж байна. За энэ тэдэнд одоо хүртээмжгүй тэгш бус байдлыг бий болгож байна гэдгийг хэлж байсан юм. За хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд энэхүү одоо чуулганы нээлтэнд оролцсон. Тэгэхээр цаашдаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжихийн тулд энэ ондоо багтаж тодорхой одоо хөтөлбөрт өөрчлөлт оруулаад дэмжлэгийг үзүүлэх юмаа гэсэн ийм тайлбарыг өгсөн юм. Ингээд түүний тайлбар яриаг үзэгчтэй өргөе. Харааны бэрхшээлтэй иргэд массаж зүү төнөөрийн төвүүдэд ажилд тэд эрүүл мэндийн манаач гэдэг гих нэр хүндтэй ажил эрхэлдэг юм. Энэ нь албан хаагчдын ажлын стрессийг тайлах массаж хийдэг гэсэн үг. Солонгост харааны бэрхшээлтэй хүүхдийн 13 сургууль бий. Эдгээр сургуульд харааны бэрхшээлтэй иргэд багш нийгмийн ажилтнаар ажилдаг сайн туршлага бий. Би Америк нэгдсэн улсын Вашингтонд амьдардаг. Бодит амьдрал дээр харааны бэрхшээлтэй иргэдийг ажилд голох хандлага байдаг. Гэхдээ тэд их олон зүйл хийж чадна. Жишээ нь миний эхнэр компьютерийн чиглэлээр ажилдаг. Бас нэг танил маань дуу хөгжмийн багш хийдэг. Харааны бэрхшээлтэй иргэд сайн боловсрол эзэмшиж чадвал бас тэднийг нийгэм дэмжиж өгвөл нэгтлэн бодогч сэтгэл заачаас гадна шинжлэх ухааны олон салбарт төвөггүйхэн ажиллаж чадна. Ийм олон сайн жишээг би хэлж чадна. Ер нь хараагүй иргэдийн үнд тулгамж байгаа олон асуудлууд бол бий. За тэдгээрийн нэг нь бол энэ хараагүй иргэдэд олгож байгаа тэтгэв тэтгэмжтэй холбоотой асуудлыг бас амжиргааны төвшөнтэй хоёул нэмэгдүүлэх асуудал бол байна. Бид одоо 19 оны төсвийн төслийг их хурд бол өргөн барих гэж энэ хүрээнд халамжийн хуулинд өөрчлөлт оруулах хууль төсөл хамтан өргөн барина. Ингэх юм бол ингэж чадвал бас эх хоног дээр халамжийн тэтгэврийг амжиргааны төвшөнтэй тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлдэг юм одоо хууль өрсөн орчин бүрдүүлэхээр бол гэж бол үзчихье. За хоёр дахь асуудал нь өөрөө ч асууж байгаа нь ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр нь хараагүй иргэдийн хөдөлмөрлөлтийг одоо дэмжих өөрсдөө ажлын байр ажил хөдөлмөр эхлээд орлогоо одоо бас нэмэгдүүлэх ийм одоо боломжийг авч үзэх заашгүй шаардлагатай. За нэг бол ихэд бол жижиг дунд үйлдвэрийн сангаас хөдөлмөрийн дэмжлэг сангаас жижиг дунд эрхлэлтэй холбоотойгоор ажлын байр биеийн холбоотойгоор жижиг зээл бол олгож байгаа. Эдгээр жижиг зээлүүд дандаа одоо цахим хэлбэр шилжсэн цахим тендер одоо хэлбэрээр явагдаж байгаа. Ийм цахим тендерт хэлбэр явж байгаа тендер төсвийн бэрхшээлтэй иргэд байна. Ялангуяа хараагүй иргэд энгийн эрхтэлтэй тэнцүү хэмжээнд одоо бас оролцож өсөлт
үлдэх юм боломж нь маш их одоо хязгаарлагдмал байна. Энэтэй холбоотойгоор хөгжлийн хөдөлгөөний эдэм сангаас олгож байгаа жижиг зээл, за мөн одоо жижиг дундуудын сангаас олгож байгаа жижиг зээлүүдийн тодорхой хэсгийг харааны бэрхшээлтэй иргэдэд ажлын байр одоо бий болох чиглэлээр нь олгодог байх ийм одоо зохицуулт хийх шаардлагатай бол байна. За эхний ээлжинд хөдөлмөрлөлийн эдэм сангаас олгож байгаа жижиг зээлийн тодорхой хэсгийг хувийг нь харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг одоо дэмжихэд нь зарцуулдаг одоо байхад бид хөтөлбөрт өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал хөтөлбөрийн эдэм сангаас олох хөрөнгийн тодорхой хэсгийг зөвхөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж харааны бэрхшээлтэй иргэдэл одоо тэр одоо тендерт сахин бусаар сахин хэлбэрээр биш одоо оролцож жижиг зээл одоо авдаг байх ийм одоо нөхцөл боломжийг нь хангаж өгөхөр бол ажиллаж байна. Энэ ингэж чадах юм бол харааны бэрхшээлтэй иргэдийг бас ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж нь нэлээд бас дээрх төлөө гэж бодож байна. Бизнес бодтой. Одоо асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зайлшгүй дэмжлэг зөв цооны асуудал бол энэ худалдан бүтээгдэхүүн худалдан авалт ялангуяа борлуулалтанд нь одоо бас төр засаг ус оролдог одоо байх юм зайлшгүй шаардлагатай бол байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялангуяа харааны бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийг төр одоо өөрөө худалдан одоо авахч одоо болж одоо оролцдог борлуулалтанд нь дэмжлэг одоо үзүүлдэг байх гэдэг ийм хэд хэдэн одоо чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй тэр нь хараагүй иргэдийн хөдөлмөрлөлтийг дэмжихэд бол чиглэл нэлээд өөрчлөлт оруулах ажиж бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа хөдөлмөрлөлийн эдэм сангаас олгож байгаа зээлийн хөрөнгийн тодорхой хувийг нь харааны бэрхшээлтэй зөвхөн харааны бэрхшээлтэй иргэдэд одоо бас төсөл өгч өрсөлддөг одоо байх энэ нөхцөл боломжийг энэ одоо намраас 10 сараас эхлээд хэрэгжүүлж эхлэхэд бол үндсэндээ бэлэн болж байна. Тэгэхээр салбарын сайдын өгсөн мэдээлэлээр энэ ондоо багтаж харааны бэрхшээлтэй иргэдээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой хэмжээний дэмжлэг авах боломжийн нөхцөл нь бүртгэхээр байгаа юм байна. Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж одоо бусад хувийн бишэлд үлгэр дуурайлж үзүүлж болох юмаа гэдгийг энэ цугласан иргэд бол хэлж өшсөн юм. За жишээ нь гамшиг ослын үед за мөн эмзэг одоо айл өрхөд одоо буцалтгүй тусламж гэж гэр олгодог. Тэгэхээр ийм гэрийг бол одоо харааны бэрхшээлтэй иргэд урлаж төрд нийлүүлж олноо гэдэг ийм тайлбарыг өгч байсан юм. Өөрөөр хэлэх юм бол харааны бэрхшээлтэй иргэдийн уралсан бүтээгдэхүүнийг төр хулдан авахч байж болох юмаа гэсэн ийм тайлбарыг тэдний төлөөлөл илэрхийлж байсан юм а. Тойм тайлбар хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрч байна.